За сайн байцгаана уу бүгдээрэнд нэг өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө дугаар болохоор интернетээр мөнгө олох аргуудын хамгийн шилдэг аргуудын нэг бол мэдээж YouTube-ээр мөнгө олох арга байдаг. За түүнтэй холбоотойгоор өнөөдөр Монголын YouTuber-ууд маань сард өдөрт гэдэг юм ер нь хэдэн доллар олт юм бэ, хэдэн төгрөг олт юм бэ гэдэг хүмүүсийн дотор байдаг тэр асуултууданд хариулт өгөхөөр байж байна. Тэгэхээр би хэд хоногийн өмнөөс YouTube channel болон Facebook, TikTok дээр ямар YouTuber-ийн хэн гэдэг YouTuber-ийн сард хэдийг олтгийг мэдхийг хүсэж байгаагаа комент бичээрэй гэж пост хийсэн байгаа. За тэрэн дээр хүмүүсийн бичсэн комментүүдээс хараад хүмүүсийнхаа YouTuber-уудынхаа нэрийг бичсэн байгаа. За одоо бичсэн байгаа. Grimix, Scanvenger, Omberry, Түшиг, Zaka. За энийг бол давтагдсан тоогоор гихмчлээ яг энэ 5 хүнийг бичсэн байлээ. Эхний хэлэнд чинь 5 хүнийг харъя. За түүний дараа бас өөр Монголын YouTube channel олон хяналт авдаг, олон subscribe YouTube channel-ууд бас хэдийг олдгийг нь бүгдээрээ харцгаая гэж бодлоо. За ингээд бичлэгийг эхлэе. Нэг нэхэнд яа 420,000 subscribe. Яа. Ахтруу шүү. Яа. За одоо ингээд Grimix маань юу нэ channel-аад үзүүлэлтүүд нь гарч ирж байна гэсэн үг. Одоо subscribe-ийнхаа тоогоор бол одоо дэлхийд 50,581 байранд явд юм байна. Видео үзэлтийн ранкаар 33,423 тавьд юм байна. Social plate ранк нь 23,940 дээр явд юм байна. Мэдчлэн. За энд жишээ нь одоо сард олдог мөнгөн дүн энд харагдаж байгаа. Estimated monthly earnings. За энэ нь болохоор 1.7 мянгаас 26.7 мянган доллар сард олдог юм байна гэсэн тухай энэ гарч ирсэн байна. За бүгдээр одоо тооны машин тусгая. За доотлол 1.7 үржигдэх нь. За 2800 бол бодъё. 1700 тэгвэл 2800 4,760,000 төгрөг. За тэгэхээр Grimix маань бичлэг хийгээд YouTube дээр байршуулаад тэрийг хүмүүс үзснээр доотлол нь 4,760,000 төгрөг олддог юм байна. Доотлол нь шүү. За дээдлэл нь одоо 26,700 үржигдэх нь 2,800. Дээдлэл нь 74,760,000 төгрөг сард. За яагаад та бүхэн нэг нь болохоор 1.7 яагаад 26.7 энэ хоёрын хооронд байгаа гэж бодож иж магадгүй. Тэгвэл ерөнхийдөө YouTube-руудын маань олж байгаа мөнгө нь тогтмол байдаггүй мэдээж. Одоо тухайн сард хэдэн бичлэг оруулсан, тэрийг хэр хүмүүс үзсэн, мөн тэр үзэж байгаа хүмүүс нь хэр үр дүнтэй үзсэн, үзэж байхдаа лайк дарсан юм, subscribe дарсан юм, коммент бичсэн юм, бичлэгийг дуусгасан үзсэн юм, гүйлгэж үзсэн гэх мэтлэн одоо маш олон үзүүлэлтүүдээс хамаарч одоо сар болгон хэлбэлцэж мөнгө нь орж идэг гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол боломжит дээд сард олох одоо юу гэдэг хандлт нь маш өндөр байгаа. Бүх хүмүүс нь бүх subscribe авсан хүмүүс нь бүгдээрээ үзэж ч гэдэг юм. Бүгдээрээ коммент хийж, бүгдээрээ лайк хийгээ, шеэр хийгээ ч юм. Тэгж үзвэл одоо маш үр дүнтэй байвал сард 26.7 мянган доллар олно гэсэн байна. Тэгээд тэрнээс мэдээж багасаад хамгийн доод нь 1.7 мянган доллар олдог гэсэн. За ерөнхийдөө нэг юм байна. Жилд болохоор 18.4 мянгаас 294 мянган доллар. Энэ бодож үзье. 18,400
хамгийн доотлол нь бодоод үзье. Хамгийн доотлол нь жилд 51 сая 520 мянган төгрөг болт юм байна. Тэгээ хамгийн доотлол нь жилд 51 сая. За дээдлэл нь тэгвэл 294 мянга 600 үүсдэг. 800 үйл хамгийн дээдлэл нь жилд 824 сая 880 мянган төгрөг болох боломжтой байна. Гэсэн үг. Чиний харахад бол энэ маш их тав байна, тийм үү? Мэдээж одоо Grimix маань одоо миний мэдхээр бол би хөтөг Монголын хамгийн өндөр subscribe-тай хүн болов гэж боддог. Гэхдээ миний мэдэх бас channel-ууд байж магадгүй. Мөн гадаад хэл дээр контент үйлдвэрлэдэг юм. Монгол гэхдээ гадаад хэл дээр сувгаа ажилладаг тийм хүмүүс мэдээж байт юм билээ. Сая subscribe-тай нэг эмэгтэй лог байдаг гэж харж ирсэн хэлт. Гэхдээ яг ингээ Монголдо монгол хэлээр монгол контент үйлдвэрлээд монгол бичлэгүүдийг хийдэг нь Grimix болохоор би Grimix гэж бодож байна. Гэхдээ илүү гэж магадгүй. За Grimix маань нэг иймэрхүү мөнгө олд юм байна. За бүгдээрээ харж авлаа. Нарийн дэлгүүдийн бас харж үгүй гэж бодлоо. Энэ бол маш их тод юм. Интернетээр мөнгө олоод. Гэхдээ энэ зөвхөн ингэж олохын тулд та зөвхөн бүтэн цагийн YouTube руу авчдаг гэж ойлгож байгаа. Тэгвэл нэг хаяа нэг бичлэг оруулчаал нэг дуртай дурган хөрхий хийчихэл дурган болчоод ингээл байх юм бол таны мөнгө чинь багасна л гэсэн. Тогтмол оруулаад маш их цаг зав хэвлүүлэг юу гэдэг бүх юмаа зориулж бүх цагаа зарцуулж тийм хүн олон жил хөдөлмөрсний эцэст өнөөдөр ингэж мөнгө олж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За сард 1.7-аас 27.1 жил 20.3-аас 327 мянга. За сүүлийн 30 өдөр 6.7 сая одоо бичлэг хийсэн. Юу гэсэн үг тийм. Сүүлийн 30 өдөр 15 мянган subscribe нэгтгэсэн гэж. Маш амжилттай. Энд Монголынхан гараад ирсэн. Country rank нь 3 дахь жишээ шүү. Нэгт одоо юм байт юм. 2 дахь юм байт юм тийм. За ийм байт юм байна. За тэгэнгүүт энэ чи одоо яг бүр нарийн задаргаан гараад ирч өдөр. За өдөрт 261 мянган хүн үзсэн юм байна. Тэгэнгүүт өдөрт олж байгаа мөнгө нь 65-аас 1000 доллар. 1000 доллар одоо 2 сая 800 мянган төгрөг шүү дээ. Өдөрт маш үр дүнтэй байж бол өдөрт 2 сая 800 мянган төгрөг олж бүрэн боломжтой байдаг гэсэн. За subscribe нь 6 сарын 22-нд 416 мянга байсан байна. Өнөөдрийн байдлаар 423 мянга. Багтсан байна. За үзэлтүүд нь болохоор ерөнхийдөө 200 гаруй мянгатай дунд чинь сүүлийн өдрүүд нь 100 хэдэн мянга болсон байна. За та бүхэн өдөрт олдог орлогуудыг нь харж байна. За нэг иймэрхүү дөнгөд за нийт дунд чинь үзвэл өдөрт нэг 56-аас 933 доллар олдог гэсэн. 7 хоногт 395-аас 66.3. Сард болохоор 1.7-аас 27 гэж. За нэг иймэрхүү байна. Grimix. За дараагийн нь харцгаая. Scamming гэдэг зөв юм. Өөрөө магадгүй. За миний хувьд л яг сайн мэдгүй л харж байгаагүй channel үлээ би бас нэг тоглоом Grimix-ийг бол хүн болсон гэдэг шүү дээ. За. Тэндээ чи тоглоом бичлэг хийх. Сайн байцгаана уу? Бичлэг эхлэхээс өмнө та бүхний description дэх линкэн дээр дааж дээр одоо ингээд товч ерөнхийдөө товч үзүүлэлтүүд энд гараад ирчихсэн. Сард болохоор 59-943 доллар хийсэн. Нэг өнөөдрийн байдлаар үзэлт нь 2297. 90 өдөр тогтмол 7700 байдаг. Өдөртөө нэг 30 subscribe дарчдаг гэдэг юм уу тий. Сард нэг 900 subscribe дардаг. Үзэлт нь сард 235 мянга болдог гэсэн. За ингээд яг нарийн деталь үзүүлэлтүүдийг нь харъя гэвэл ингээд ороод харчихна.
За энэ болохоор улсаа бол Америкээр тохиолж явж идэм байна. За энэ чи сард болдог нь 59-өөс бодож байна. 29-ийг үрждэг нь 2000. За сард 165,200 төгрөг доотлол нь. Дээдлэл нь $941 үрждэг нь. Дээдлэл нь 2,634,800 гэж. За миний тэгээ хэлбэлцдгийг ойлгоцсон байгаа та бүхэн. Тэгэхээр яг сардаа ингэж болт юм байна. Жилд 700-аас 11.3 үржиж чинь. За 700-аар үрждэг нь 2,800. Жилд сая 976,000 доотлол нь. Дээдлэл нь 11,300 олох боломжтой гэж байна. Энэ болохоор жилд 31 сая 640,000 гэж байна. За жилд дээдлэл нь 31 болчихлоо шүү дээ. За тэгвэл нэг хүн сард сая төгрөгийн цалин авдаг гэж үү. Тэрийг яг үрждэг нь 12 сараар үржих хүн жилд нэг за дундад цалинтай хүн бол 12 сая төгрөг яг орлого гэсэн үг шүү дээ. Эцэс мэдээж нэг цацтай гэсэн яг зүгээр цэвэр олдог орлого нь 12 саяыг олох боломжтой тийм дунд цалинтай. Тэгвэл YouTube дээр бичлэг хийгээд дээдлэл нь олох боломжтой мөнгө нь гэвэл 31 сая гэдэг чинь мэдээж дундад цалинтай хүнээс хамаагүй л болж шүү дээ. Тийм. Тэгэхээр бүтэн цагаа зарцуулаад үнэхээр чанартай контентыг үнэхээр таны үзэгчдэд бэлэн байвал за яг channel наар 25.8 мянган дагагчтай тийм ээ. Үзэгчдийн 3 жилийн өмнө бичлэг байна. За бичлэг нь харъя. Би одоо сайн хараагүй байгаа. За 7 хоногийн өмнө, 2 7 хоногийн өмнө бас тогтмол оруулт юм тий 3 7 хоногт нэг 2 3 4 бичлэг гэхэд 2 хоног нэг бичлэг гэх юм бас тогтмол бичлэгээ оруулцдаг юм байна гэж би бодлоо. Оруулцдаг юм шүү. За тэгэхэд ингээд тогтмол оруулаад явхад бол иймэрхүү мөнгө олох юм тийм. Тогтмол бичлэг болоод таны үздэг тодорхой төвшний хүрээлэлтэй болгоод тэр хүмүүс чинь таны байнга үздэг. Ингээд та бичлэгийг явах юм бол үзэгчдсэн сайн байж чадвал та тэдний анхаарлыг алдахгүйгээр татаж чадвал 25.8 мянган сабскрайбтай. За үзэлтийг харцгаая. За өдөрт 9,000 гэж байна, 13,000 гэж байна, 9,000, 8,000, 7,000 бичлэг үзэлттэй байхад за өдөрт $2.40, $2.53 бичлэг. Тэгвэл та нэг юм хүмүүс олж болох нэ. Чина. За дараагийн Монбери. Яснаа бас аль тарах бас тоглоом тоглож бичлэг гэсэн тийм ээ тийм тоглоом тийм байна тоглоом шиг байна. За бичлэгүүдээ хэрэг ойрхон цайтаа бол 2 өдрийн өмнө 1 сарын өмнө 2 сарын өмнө бас банк оруулдаг юм шиг тийм. Тэгтээ би бас яг сайн мэдхгүй яг өөрөө давтахгүй мэдхгүй магадгүй шүү. Буруу зүйлийг ярьж магадгүй. Уучлаарай. 3 сарын өмнө 2 жилийн өмнө хийж гисэн юм байна тийм үү. Бас саяны сувгийг бодвол мэдээж баг бичлэгтэй. Тэгтээ subscribe хийх байна тийм. Гурван цаг юм бичлэг. За лайв эхэлсэн шүү. Би энэ юу стримийнхаа За Монберигийн channel маань нэг тэр явт юм байна. Сард 50-аас $795. Төвийг үздэг нь 2,000. Сард 140 доотлно.
2,226,000 дээдлээ. Жил тусгаар 596-аас 9,5 мянга. За өдөрт дунджаар 2,000, 5,000, 5,000, 6,000, 8,000, 3,000 хийхтэй тийм байна. За нэг ийм их Монбери гэдэг чанар бол ийм гэдэг юм байна. Сүүлийн 30 хоногт 1000 сабскрайб ингэсэн байна. Үзэлтэн 198 болсон байна. Subscribe weekly 4 сарын 6 их юм. Ерөнхийдөө энэ та бүхэн subscribe-ын ч гэсэн харж байгаа. Үзэлтэн ч гэсэн байнгын хэлбэлцтэй нэг тогтмол байх гэдэг юм. Тийм болохоор энэ мөнгөнд дүү маань ч гэсэн 50-795 долларын хооронд хэлбэлцэн гэдэг нь юм учиртай. Subscribe хийж байгаа хүмүүс ч гэсэн үзэлтэн ч гэсэн байнга хэлбэлцэж идэг болохоор яаж тухайн үед үзэлтэн ямар байгаас шалтгаалаад энэ хэлбэлцэлтэй байдаг. За дараагийнх нь түшиг. За түшиг. YouTube түшиг бол олон үздэг байхаа би бодсон. 269,000 subscribe байна. Товч үзүүлэлтийг харууллаа. Сүүлийн 30 өдөр 9,000 subscribe нэмэгдсэн. Сүүлийн 30 өдөр 2 сая үзэлттэй. Өдөрт 300 subscribe таатай. Өдрийн үзэлтэн 65,000. Өнөөдөр 1000 subscribe орсон байна. Өнөөдөр 103,000 үзэлттэй чинь их төгстэй. За нийт subscribe нь 269,000. За тэгэхээр сард. За монголоор өгд юм байна. Дөрөвт Linux маань 3-т байсан. 4 түшиг өгд юм байна. За сард олдог мөнгө нь 516 доллар үүсгэн 2,800 доотлно. Доотлно сая 444,800. Дээдлэл нь 8,300 үүсгэн 2,800 гэхээр дээдлэл нь 23,240. Бас их тоо шүү тийм ээ. За сүүлийн 30 хоногт 9,000 subscribe, сүүлийн 30 хоногт үзэлтэн 2 сая. За өдрийн дундаж үзүүлэлт нь 36,000, 29,000, 60,000, 51,000, 33,000, 43,000, 66,000, 65,000, 53,000, 49,000, 45,000, 49,000 гэх мэтлэн. За 7 сарын 5-нд 103,000 болсон байна. Энэ болохоор шинэ бичлэг хийсэн юм. 5-нд орсон. Шинэ бичлэг оронгууд үзэлтэн нь ерөнхийдөө 2 дахин өчигдөр шууд 103,000 бичлээ. Тэнгүүт одоо хараарай та бүхэн өдөрт ингээ 36,000 яаж явах 15-аас 200, 10-аас 200 гэж явжсэн. 100,000 болгоод 226-аас 400 шууд бас 2 дахин өчсөж байгаа. Энэ л нөгөө нэг одоо бичлэг маань их хүн үзэгдсэн тий. Одоо хэлбэлцэн гэдэг нь одоо энэ шүү дээ. Яг нэг бичлэг ингэдэг. За тэгвэл ойр ойрхон бичлэг хийвэл таны үзэлттэй 100,000 гэдэг алгацаар ч юм 3 өдөртөө нэг хийх гэж бодож юм. Мэдээж за сүүлийн бичлэгүүд нь ихээр зайтай болсон болоо. За авсан байх гэж бодоод байна. 7 хоногийн 2-7 хоногийн сарын өмнө бичлэг бас зайтай байна. Тийм үү энэ юунуудыг одоо 2 сарын бичлэг тэгэхэд үзэлт маань нэг тогтмол 30-40 мянгатаа гэдэг юм тийм. Дөнгөж нөгөө нэг хийсэн хуучин бичлэгүүдийг нь хүмүүс үзээл юм гэсэн үг шүү дээ. Та шинэ бичлэг хийхгүй байсан ч гэсэн хуучин бичлэг хүмүүс үзээд танд мөнгө авч ирж чинь гэсэн үг. Энэ бас нэг бодлоор давуу талтай. Та унтчихсан ч гэсэн таны бичлэг хүн үзээд танд мөнгө авч ирж байна л гэсэн. Тэгэхдээ мэдээж энэ нь маш амархан зүйл биш. YouTube-ээр бичлэг хийнэ гэдэг нь мэдээж хэцүү. Би амархан гэж хэлж байгаа юм шүү. Мэдээж олон сарын хөдөлмөр орно. Яг тодорхой хэмжээний үзэгчтэй бол
үзэгчтэй болтол, фэнүүдтэй болтол гэдэг ч юм уу. Тодорхой хэдэн жил маш их хөдөлмөр, их бичлэгийн чанар, одоо ямар бичлэг хийх үү, бодох хэмжил маш их цаг хөдөлмөр орно. Тэгээд тууштай хийж энэ хүмүүс одоо ингэж сард мөнгө олоод явж байгаа гэсэн үг. Тэгэхгүй зүгээр нэг бичлэг хийжээл, нэг бичлэг хийгээл авчирч чанар мөнтэй хийчихэл тэгээд энэ мөнгө олсон шал худлаан байна. Тэгээд тэгвэл энэ чинь нэг боддоггүй шүү дээ, тийм үү? Тэрнтэй адилхан ер нь YouTube-ээр юм уу интернетээр мөнгө олох зүйл гол нь тууштай. Тэгээд маш чанартай ингэж хийж явах тусам таны олж байгаа мөнгө тэр хэмжээгээр ихсэн. Тэгэхгүйгээр зүгээр нэг ажил хийж байгаа юм шиг хийгээгүй зүгээр нэг цагаа бүртгүүлээ суугаад тэгж ажиллаж байгаа юм шиг интернет дээр тэгж ажиллавал танд тэгжил мөнгө очно. Интернетээр мөнгө олох маань маш шударга тогтолцдог зүйл. Та хийх хэмжээгээр хөдөлмөрлөн танд тэр мөнгө чинь ирнэ. Миний бичлэгнүүд орон дээр худлаа, бити хүн улигтай тэ мөнгө олохгүй гэсэн юм бас байгаад тэр хүмүүст одоо хандаж хэлэхэд хүн хэр шаргуу хөдөлмөрлөж хэр их тэмдэг цагаа зарцуул чанартай хийж хэр сэтгэл гаргаж тэрнээсээ шалтгаалж мөнгө олсон. Тэгэхгүйгээр нэг хальт хийсэн болчоод дөнгөтэй л нэг мөнгө орж ирэхгүй гэдэг л утгагүй байхгүй тийм үү? Өөрөө тэр зүйлдээ маш сайн чанартай юм хийгээд тэрнгүүрээ тууштай ингээ хийгээд явах тусам таны одоо цаг хугацаа өнгөрөх тусам таны олох мөнгө чинь ихсэн гэсэн. Энийг маш сайн ойлгох хэрэгтэй шүү. За YouTube төршийн маань хувьд нэг юм байна. Өдөрт юм сард хиймээс тий. За дараагийнх нь за 120 мянган сабскрайбтай байна. Бас үгүй шүү дээ 100 мянга гэдэг ч одоо зэвдүр бот марчсан. Яа монголоор юу гэм байна? 33 гэж шүү. 100 мянгатай гэдэг ч одоо 100 мянгатай 33 гэдэг чинь Монголд бас 100 мянган сабскрайб олон байдаг шүү тийм ээ. За сард нэг 4 мянган сабскрайб нэмэгддэг. Сард нэг 324 мянган үзэгчдэг. Сард $81-аас 81-ийг үздэг нь 2800. За сард нэг доотлол нь 226 мянга олж идэм байна. Доотлол гэдэг нь одоо бичлэг хийхгүйгээр өмнөх хүмүүс чинь таны бичлэгийг үзээд баган дээгүүр үзээд бичлэг хийх бат 226 мянга доллар авах нэ гэж би өөртөө бодож чинь мэдээж энэс бага авч магадгүй бичлэг бол би өөртөө ингэж бодчих. За дээдс нь $1300-ыг үздэг нь 2800. За нэг тодорхой давтамжтай бичлэгээ хийгээд тийм 7-2 бичлэг хийдэг юм бичлэгийг хийгээд ингээ явхад бол сард 3,640 мянга авах нэ. За 3,640 мянга гэдэг нь за Монголд бас нэг магистрийн диплом гэх юм уу тий. За бакалаврч байж болно л дээ. Мэдээж 4 жил сургуулиас сурцсан. Тэгээд за нэг 3-аас 4-өөс 5 жил ч юм ажилласан. Тийм хүмүүс бол ер нь сайн газар ажиллахад нэг 3 сая мянга авна шүү. Тэгэхэд бичлэгээ үнэхээр сайн чанартай хийгээд тодорхой хэмжээний өөр үзэгчтэй болоод бичлэгээ маш чанартай хийгээд тэг үзэгчдийн сонирхлыг татаад үнэхээр хийж чадчихвэл та одоо Зака гэдэг залууг харахад миний бодлоор хүүхэд юм шиг оюутан юм. Тэгэхэд 3,640 мянган төгрөг ингээ олж болох нь тийм үү? Тогтмол бичлэг хийгээд хүмүүстэй сайхан conversation үсгээ тэг коммент дээр нь сайтаа хийгээд гэх мэтчлэн явхад 3,640 мянга болох нэ. 4 жил сургууль сураад төгсөөд 4-5 жил ажиллаад ингэж хүмүүсийн олж байгаа мөнгийг YouTube мөнгө олж YouTube бичлэг хийгээд мэдээж энэ тодорхой хэмжээний хугацаа өнгөрсөн л баг. Хэдэн жилийн өмнөөс бичлэг хийчихснийг нь сайн мэдэхгүй байна. Биш 100 гэдэг юу харчих вэ? 44 гэж шүү. Биш 100 бодлоо харчих тий. Хэдэн жилийн өмнөөс бичлэг хийчихсэн болов. Геймер цака юу та хоёр
мэдээлнэ гэдэг цувралын маань ингээд Хостоо өөр чанелүүд байна тий. Энийхэн геймер зака гэдэг хостоо биш. За би геймер закагаар нарсан шүү юмсэ. Геймер зака нэрээ түшиг гэсэн түшиг геймер тийм сувгтай. За энэ геймер зака гэдгээр ингэж олд юм байна. За тэгвэл зака 120 мянган сабскрайбертэй сувгаараа бас эдийг болтыг 2 ёо тэг манайха юу айцгаан. хостоо Монголд юм биш шүү. Айлыг хөтө тийм айхтараа. Өөртөө харцгаараа. Энэ зүйлс 81 доллар байсан доо. За энэ болоод ирсэн чинь $187-аас $3,000 гэж шүү. За энэ чанел дээр болохоор доотлон $523,000 төгрөг. Доотлон. Тэгмээсний доотлон биш гэсэн шүү дээ. Дээдс нь 3,000-ыг үздэг нь 2,800. Дээдс нь 8 сая 400. За энийг бол энгийн хүмүүс бол ажиллаад хэллээд сард олохгүй дээ. Яг үннийг хэлээд 8 сая гэдэг чинь олон жил доор хайж нэг клубын төлөвлөлтөд 10 жил ажилласан. Тиймэрхүү хүмүүс сайн газар ажиллавал олдох мөнгө шүү. Яг үннийг Монголд. Тэгэхэд YouTube-ээр бичлэгээ хийгээд маш чанартай хийгээд та мэдээж бичлэг мэдээж ихний ээлжинд бол хүмүүс таныг үзэхгүй, мөнгө орж ирэхгүй, 1 жил, магадгүй 2 жил гэх юм уу. Тухайн хүний ажиллаж байгаас дуусна. Мэдээж шууд хүмүүсийн анхаарлыг сайн татаж чадаад мэдээж хурд явж чадахгүй л удаан мэдчлэн тэгтэл ер нь тэгээд клубын төгсөөд 10 жил ажиллаж байгаад ослоос яатсан дээр тийм гэж би өөртөө бодож байна. Үгүй ч гэж магадгүй. За 8400 олт юм байна. За жилдээ 2200-аас 35,000-ыг олт юм байна. Өдрийн дундаж үзүүлэлтэн за нэг 20,000 шиг байна. Өдөртөө нэг 5-аас 85 доллар гэх мэтчлэн. За нэг иймэрхүү олт юм байна. Монголын YouTube-үүд нэр За Монголын геймер түшиг сувг нь 64. За нөгөө сувгаараа сард хийдэг болчихлоо. Кликстэй гэсэн дараа. Тэгэхэд энэ дээрээ бол миний мэдээр энэ дээрээ ойрхон бичлэг бол нөгөөдх дээрээ нэг тодорхой давтамжтай нөгөөх нь мэдээлэл шаарддаг болохоор тийм энэ л тооны тоглоом болохоор арай ойрхон бичлэг хийдэг гэж бодож байна. За энэ сувган дээрээ 26 бичлэгтэй юм байна. 64,000 subscribe. За энэ сувг нь болохоор сард $170 доотлол. За доотлол нь 476,000-ыг болт юм байна. Дээдл нь 7,560,000. Дундаж үзүүлэлт 50,000, 17,000, 18,000, 6,000, 10-аас 210 хичээ. За нэг иймэрхүү байт юм байна. За ерөнхийдөө нэг иймэрхүү. За та бүхэн өөр мэдээж өөрсдийнхөө сонирхдаг YouTube-рууд, YouTube дээр бичлэг оруулдаг хүмүүсийнхаа мэдээж сард хийдэг болтыг үзмээр байвал social page stats нэг юм extension аваа. Яаж татаж авах линкийн description хэсэг дээрээ тавьчихна. Та бүхэн тэр линкээр ороод download тэгээд татаад авчихна. Тэнгүү таны Chrome ч юм уу Explorer дээр ч ингээ гараад ирнэ. Тэгээд YouTube руу ороод энэ чи ингээ гараад имжлэгэн дээр дараад орнгууд ачаалтан гараад ирнэ. Тэгээд та харж боломжтой. Тэгээд тухайн YouTube-ийн сард хэдийг болтыг нь харж боломжтой гэсэн үг ээ. За Монголын YouTube-ууд маань нэг харилцаа нэг юм хэмг олт юм байна. Grimix бол код юм байна. Бүгдээрээ харлаа. За гэх мэтчлэн
Гэтэ би нэг амархан мөнгө олох арга гэж хэлээгүй шүү. Мэдээж ютубер мөнгө олох арга нь хэцүү. Амжилттай яваа нэг хэдэн хүмүүс болохоос ш цаана ютубер бичлэг хийхэд амжилттай болоогүй хүмүүс үзээгүй ямар ч үзэлт аваагүй олон жил хэдэн жил сар болж байгаа за болиг хайцсан хэдэн мянга хэдэн зуун хүн байгаа би бол таашгүй. Тийм болохоор анх хэрвээ зүтгэхэд үнэхээр чанартай контент хийгээд үнэхээр хүмүүсийн анхаарлыг татсан бичлэгүүд хийгээд тодорхой хэмжээний үзэгчтэй болоод бенефиттэй болоод бичлэгийг хийгээд явал та ийм хэмжээний мөнгө олох боломжтой гэдгийг энэ бичлэгээр би харуулж байгаамаа. Мэдээж тууштай хамгийн гол нь тууштай. Нэг өдөр бичлэг оруулаад хүн үзэхгүй байх гэж хайчвал ч утгагүй байхгүй. Бичлэгээ хийгээл мэдээж гоё хийгээл гоё сэдв заавал мэдээж тоглоом өөрийнхөө дуртай сонирхолтой хүмүүсийн сонирхлыг татах тийм сэдвээр бичлэг хийвэл мэдээж ингэж амьдрах болох нэ. Зүгээр нэг ажил хийгээд амьдрснаас бол дээр амьдрах бүрэн боломжтой гэсэн интернет маань биднээс ийм боломж олгож байна. За ингээд social media status гэдэг extension татахын өсвөл description хэсэг дээр байгаа линкээр татаж аваарай. За өөр асуух зүйл байвал мэдээж коммент бичээрэй. За тэгээд энэ удаагийн бичлэг маань энэ хүрээ дууслаа. Одоо хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. За миний бичлэгийн маань миний чаналыг subscribe хийгээрэй, лайк хийгээрэй, коммент бичээрэй. Бичлэгнүүд маань байнга хамт байгаарай гэж хүсье. За ингээд дараагийн бичлэгээрээ дахин уулзтлаа. Түр баяртай.